Энэ удаагийн бичлэгэндээ бид өгсөн өгүүлбэрийг хаалт ашиглан математик бичлэгээр бичих дасгал хийнэ. Эхэлцгээе. Хэрвээ та хүсч байвал бичлэгээ төр зогсоогоод аливаа өгүүлбэрийн хувьд өөрөө математик бичлэгээр нь бичих гээд оролдоод үзээрэй. Эхнийх нь 700-аас хасах нь 19 ялгуурын хагас. Нийлбэрийн хагас гэдэг нь 2 тухайн гэсэн үг. Үүнийг бид 709-өөс хасах нь 19. Эхлээд бид ингэж чинь. Яагаад хаалтанд бичсэн бэ гэвэл энэ ялгуурыг 2 хуваах ёстой. Энэ бол үүнийг бичих нэг арга юм. Дараагийнх нь хэрэг танд урам зориг байвал дахиад өөрөө хийж үзээрэй. 3-ыг 56 ба 7-гийн нийлбэрээр үржүүл. Энэ нь 3 үржих нь 56 ба 7-гийн нийлбэр болно. 56 ба 7-гийн нийлбэр. Эхлээд бид үүнийг авах ёстой. Энэ бол 56 ба 7-гийн нийлбэр. Тэгээд үүнийг 3-аар үржүүлнэ. Ингэж бичих юм. Үүнийг бас өөрөөр бичиж болно. Хаалт хэрэглэж байгаа үед илүү сонирхолтой бичиж болно. Юу хэлэх гээд байна вэ гэвэл хаалт хэрэглэж байгаа үед хаалтны гадах үржих тэмдгийг тавихгүй байж болно. Зүгээр л 3 тэгээд хаалтаа нээгээд 56 нэмэх нь 7 гэж бичиж болно. Энэ нь бас 3-ыг үржих нь 56 ба 7-гийн нийлбэр гэсэнтэй адил юм. Маш анхааралтай байх хэрэгтэй. Учир нь хэрв хаалтаа орхиод биччихвэл ийм болчих нь. 3-ыг үржих нь 56 нэмэх нь 7 болоод буруу болчих нь. Мэдээж 3-ыг үржих нь 56 нэмэх нь 7 гэж байвал үүнийг бодохдоо бид эхлээд үржих үйлдэлийг нь гүйцэтгэх ёстой болно. 3-ыг 56-аар үржээд дараа нь 7-г нэмэх хэрэгтэй болно. Энэ нь огт өөр тоо гарна. Тийм учраас эхлээд 56 дээр нэмэх нь 7-г нэмэхийн тулд нэмэх үйлдэлийг эхэлж хийхийн тулд хаалт тавих ёстой. Цааш үргэлжлүүлье. 3-ыг үржих нь 56 ба 7-гийн нийлбэр. 2 тооны нийлбэр юм байна. Эхний нэмэгдэхүүн нь 3-ыг үржих нь 56. Иймд 3-ыг үржих нь 56. Тэгээд 7. Өрөнгөөр бичье. Нэмэх нь 7. Энэ нь 3-ыг үржих нь 56 ба 7-гийн нийлбэр. Хаалт ашиглан бичих нь үргэлж ашигтай байдаг. Гэхдээ энэ тохиолдолд үүнийг арилгаж болно. Хардаа. 3-ыг үржих нь 56 бид үүнийг эхэлж хийн. Тэгээд дараа нь 7-г нэмнэ. Гэхдээ өмнө хэлснээ эргэн санавал хэрвээ 3-ыг үржих нь 56 нэмэх нь 7 гэж бичигдсэн байвал үнэн дээр үүнийг 3-ыг үржих нь 56 ба 7-гийн нийлбэр гэж хэлж болно. Учир нь бид үржих үйлдэлийг эхэлж хийдэг. Үйлдэлийн дараалал харгалзахгүйгээр үржих үйлдэлийг эхэлж хийдэг шүү дээ. Тэгээд дараа нь нэмэх үйлдэлийг хийх буюу 7-оо нэмнэ. Тиймээс үүнийг арилгаж болно. Заавал хаалт хийгээд авах шаардлага байхгүй гэсэн үг. 3-ыг үржих нь 56 нэмэх нь 7. Дараагийнх нь 43-аас хасах нь 16 ба 11-ийн нийлбэр. Тэгэхээр 43-аас хасах нь 16 ба 11-ийн нийлбэр. Хасах нь 16 ба 11-ийн нийлбэр. 43-аас 16 ба 11-ийн нийлбэрийг хасах гэж байгаа. Дахиад хэлье. Энд хаалт ашиглан 16 ба 11-ийн нийлбэрийг 43-аас хассан. Энэ тохиолдолд хаалт бол маш чухал. Учир нь хэрв 43-аас хасах нь 16, нэмэх нь 11 гэж биччихвэл үйлдэлийн дарааллын дагуу эхлээд 43-аас 16-г хасаад дараа нь 11-ийг нэмэх ёстой болно. Гэвч энэ нь огт өөр хариу гарна. 44-аас хасах нь 16 ба 11-ийн нийлбэр. Дахиад хэлэхэд энэ тохиолдолд хаалт бол маш чухал. Эхлээд 16 дээр 11-ийг нэмнэ. Тэгээд түүнийгээ 44-аас хасна. За, цааш үргэлжлүүлье. 10-ыг үржих нь 104 ба 8-ийн огтур.
10-ыг үржих нь 104 ба 8-ийн ногдур. 104 ба 8-ийн ногдурыг бид ингэж бичиж болно. 104 хувахан 8. Өмнө нь би хэлж байсан. Үүнийг ингэж бичиж болно. 10 үржих нь 104 ба 8-ийн ногдур. Одоо сүүлийн илэрхийллийг бичье. 4-ийг 175-аас хасах нь 58 илэрхийллээр үржүүл. 4-ийг үржүүлэх нь хаалт нэгээд 175-аас хасах нь 58. Дахиад бичье. 4-ийг үржих нь хаалт нэгээд ягаанаар бичье. Хаалт нэгээд 175-аас хасах нь 58. Аль ч аргаар бичсэн болно. Харин хаалтыг нь арилгачвал өөр утгатай илэрхийлэл болчихно. Яагаад гэвэл энд хаалт байхгүй бол эхлээд 4-ийг 175-аар үржүүлээд дараа нь 58-ыг хасах хэрэгтэй болно. Өгүүлбэр маань ингэж өгдөггүй шүү дээ. Сүүлийн илэрхийлэл надад нэг сонирхолтой зүйлийг санагдуулчлаа. Намайг гудамжинд алхаж явтал танд 2 илэрхийлэл харуулад миний компьютер яаж байна? Танд 2 илэрхийлэл харуулад жишээ нь эхний илэрхийлэл нь 2-ыг үржих нь би санамсаргүй тоонууд бичье. Дурын тоо биччихье. Эхний илэрхийлэл нь ийм. Харин 2 дахь илэрхийлэл нь би зориудаар би буруу газар таслын тавьчлаа. Зүг болгоод ичээ. За 183576 энэ нь 37399 энэ нэг илэрхийлэл нь харин нөгөөх нь энэ би зориуд энэ тоог уншаагүй. Харин үүнийг уншвал 37399. Хин нэг нь танд хурдлаарай аль илэрхийлэл нь их вэ гэвэл та их сандарч магадгүй. Үгүй ч гэж болох юм. Үнийг тооцоолъё. Тооны машин ч юм уу ямар нэг юм ашиглаад 183576 дээр 37399-ийг нэмээд түүнийг 2-оор үржүүлнэ. Тэгээд хэд гарахыг нь олно. Бас 183576 дээр 37399-ийг нэмээд 7-оор үржихэд хэд гарахыг нь олох байх. Эн чинь тийм ч хэцүү биш л дээ. Харин маш их цаг хугацаа шаарддаг нь бас алдаа гаргаж магадгүй. Асуултыг сайдар сонсвол аль нь их вэ гэсэн. Тиймээс заавал хариуг нь олох шаардлага байхгүй. 2-ыг үржих нь гээд маш том тоо байна шүү дээ. Энэ ойролцоогоор 200,000 гарам гарах бах. Тэгээд үүнийг 2-оор үржинэ. Мөн энэ тоог 7-оор үржүүлнэ. Тэгэхээр тоог 7-оор үржүүлсэн нь 2-оор үржүүлснээс мэдээж их байна. Нэг арга нь шууд тооцоолол хийж эхлэхээс өмнө нэг алхам ухраад харвал ямар хэлбэртэй илэрхийлэл өгөгдсөн байна вэ? Эдгээр илэрхийллийн бүтцэн ямар байна вэ гэдгийг хараарай. Энэ 2-ыг үржих нь энэ тоо, энэ нь 7-ыг үржих нь энэ тоо. Тэгэхээр 7-оор үржүүлж байгаа нь илүү их утгатай илэрхийлэл байна. За ингээд миний хийсэн зүйл танд таалагдсан гэдэгт итгэлтэй байна.